Хаул дүүргийн 8 дугаар хороо буюу Степ Аренагийн яг хажууд ирээдээд Улаанбаатар спорт менежмент ХХК гэдэг Улаанбаатарын өмчт орон нутгийн өмчт хажууд дүүрэн тооцоод газар байж байгаа. 8 газартаа 2019 онд Азийн ногоо надад зохион байгуулах гэж Улаанбаатар спорт зохицолбор ингэж хийх гэж бол төсөл эхэлсэн байж байгаа. Төсөл 19 онд эхлээд шалгуулт яваад 19 оноос хойш ингээд 7 дахь жилдээ спорт зохицолтын байдлыг гэрэлж гаццсан. 970 хүний судалтай юм спорт зохицолтоор болох байсан. За энэ жил бас төрийн үеийн түншлэлээр бид нар яг энэ эсрэг талд урдаас орж ирж байгаа төр замын энэ бас төрийн үеийн түншлэлээр олон улсын тамирчдыг хүлээж авдаг зочдлуудлыг байруулахаар төрийн үеийн түншлийн жагсаалтанд оролцсон байж байгаа тийм. Энэ яг ямар төвхтэй 19 оноос хойш юу болоод гацчихв? Улаанбаатар спорт менежмент компани 2019 онд байгуулагдсан. 21 оны 11 сарын 18-ны өдөр барилгын дээврийн асуудал үүсэж цас орсны дараа дээвэр нуралт үүссэн. Доошоо метр 50 нуралт үүсээд тэгээд дараа нь комисс ажиллаад бүх дээврийн ажлыг буулгацсан байгаа байдалтай юм байна. 970 хүний багтаамжтай юм спорт цогцлбор тийм. Манайх чи өөрөө талбай бол 8 газартай гаднаа хөл бөмбөгийн талбайтай бүрэн баригдсан ашиглалтанд орцсон. Ямар компани шалгарсан бэлээ? ОВМТХ. ОВМТХ гэдэг компани 19 онд шалгараад нийт гэрээний дүн 16 тэрбум. Энэ бас яг бодит байдал дээр яг худалдаа ажиллагаа ерөөсөө явуулдаг. За тэгээд саний хулан даргыг хийлж байгаа зарим нэг нь юунууд хийгдсэн гэж байгаа боловч шанарын шаардлага анхахгүй байгаа талаарх асуудлыг компани сүүлд ирүүлсэн хүсэлтийн дагуу хянаж шалгаад зарим нэг ажил нь бол чанарын шаардлага авахгүй нэг гүйцлээс хасаад өөрсдөө тооцоолол хийцсэн. 970 хүний судалтай Азийн ногоон наадмын зохион байгуулахаар Улаанбаатар хот шийдэж 16 тэрбумаар 2019 онд ОВМТХ компанид бол шалгарч тендерг өгсөн. Тэгээд ажил гүйцэтгэж явж байгаад нийт 7 удаагийн төлбөр гарсан юм байна. 21 онд 11 сар дээврийн ажил гүйцэтгэж байгаа үе дээвэр нураад дээвэр нурснаас дээврийг хурааж аваад ингээд хоёр талын маргаан үүсээд ингээд зогсцсон байж байгаа. За Улаанбаатар хотын зүгээс одоо яах шаардлагатай гэвэл яаралтай энэ компани ажлыг цуцалж тоо хэмжээг тулаад үргэлжлүүлээд энэ спорт зохицолбор дуусгах шаардлагатай. Энэ жил бол бидний магадлал дээр магадлал явагдаж байгаа юм байна. Магадлалыг хийлгээд дуусаад тендерг бол одоо 4 сартаа багтааж хулан захирал дэвтэр зарлаад энэ ажлаа үргэлжлүүлээд энэ ажил бол тодорхой хэмжээнд явцсан учраас эх жил бол дуусчих боломжтой гэж харж байгаа.